За хай. За одоо болохоор би бүр одоо ингэж нэлээд баярлаж хийсэн туршилтаа үзүүлье. Тэгээ энэ болохоор шүү дээ энэ хардаа. Энэ болонгортой харагдаад байгаа юм мөөг нь харагдахгүй юм алуу ингэж харуулъя. Ийм мөөг уурсан. Гэтэ мөөг хөөсөл ийм цагаан тос шиг юм харагдаж байгаа шүү дээ. За энэ юу вэ гэхээр энэ бол маш гоё юм байна. Энэ юу вэ гэхээр сайн чанарын композицион дээр яг пробиотиктой үнэн хормог хийгээд тэгээд хэрэг мөөг ургавал тэр мөөг хормогонд байдаг пробиотикуудын 10 орчим 10-20% гаргадаг юм мөөг ургах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь зараа ургацсан. Супер. Тэгээ энэ одоо айгу гоё байл л да надад бол та нарт ямар байдаг юм баа. Тийм байна. Тэгээ та нар гоё юу яаж үзээрэй. Одоо гоё амталж үзье. Амт жоохон эвгүй шинжтэй л байна. Одоогийн байдлаар үнэр бол ийм нэлээ ихүн өнөртөж байна. Гэхдээ амталж үзье. Хор биш юм чи. Зя ямар хөө юм бэ гэх. Солонгос багаар амснаа манай. За юу юм бэ ч одоо. Энэ ч бүр амар болчихжээ. Энэ зүгээр л цуу болсон байна. Цуун дээр нэг юм хормогны ч юм уу, айрагны ч юм уу нэг гашуун амт нэмэгдээд. Да мэдгүй амт бол тийм амар тааламжтай биш байна. Магадгүй энийг би баг уух үгүйгээч мэдэхгүй юм байна. Энэ яг энэ бүтээгдэхүүнийг бол гэхдээ надад үлдэж байгаа зүйл бол гоё мөөг нь үлдэж байгаа. Энэ мөөгөр нь гэхдээ би гоё яг энүүгээр нь жинхэнэ композицикээр гоё ууж үзүүлье. Тэгээд хормог бол өөрөө айгуу сайн шүү дээ. Нөгөө сэтгэл санаа тайвшруулдаг пробиотикууд одоо психобиотик гэж сүлүүд ярьдаг болсон байгаа байхгүй юу? Сэтгэл санаанд нөлөөдөг, сэтгэл зүйд нөлөөдөг пробиотикууд те. Тэдний бол тодорхой хувинд хормогонд байдаг. Маш гоё хормогууд бүтээгдэхүүн шүү дээ. Тэнгууд одоо би болохоор хормог шиг композит боллоо манайха. Скупитэй боллоо. Тэгээ юм симбиоз хормогны пробиотикуудтай симбиоз хийсэн скупи